Сайн байцгаана уу үзэгчдээ. Гэр бүлийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, гэр бүл зориулсан мэдээлэл зөвлөгөө туслалцаа үзүүлдэг Family Center-ийн сайт ярилцлагын дугаар маань эхлэхэд бэлэн болоод байна. За энэ удаагийн дугаарын маань зочноор хууль зүйн ухааны доктор, дэд профессор, өмгөөлөгч Отхон гэрэл студид маань хүрэлцээрээд байна. Сайн байна уу? Урилга хүлээсэнд баярлалаа. За манад иргэдээс ирж байгаа асуудлууд, хандаж байгаа хэрэгүүд, кейсүүд болохоор хөвчлэн одоо гэр бүлийн хүчирхийлэлд өртчихсэн тохиолдолд тий одоо яаж эрх зүйн туслалцаа үйлчлэг авах вэ? Хүүхдийн одоо тэтгэмжийг хэрхэн тогтоолгох вэ? Гэр бүл цуцлуулсны дараа ийм асуудал үүсээд байна гэдэг хөрөнгөний маргаан ч юм уу иймэрхүү тохиолдол кейсийн асуудал ирээд байдаг. За эндээс яг юу гэж үзээд байна вэ гэхээр ер нь хосууд эрх зүйн мэдлэг ойлголтгүйгээсээ болоод энэ бүхэн одоо үүсээд байгаа юм байна. Тэгэхээр одоо ямар нэгэн асуудал үүсгэхээс өмнө ер нь хосуудын одоо гэр бүлийн эрх зүйн мэдлэгийг нь одоо нэмэгдүүлэх нь хэрэгтэй юм байна гэж үзээд байгаа. Тэгэхээр эхлээд хоёлаа. За ер нь гэр бүлийн маргаан үүсгэхээс өмнөх одоо тэр эрх зүйн мэдлэгийг нь одоо хэрхэн дээшлүүлэх боломжтой байгаа вэ? За тэгэхээр ер нь бол эрх зүйн мэдлэгтэй байх та хуулийн мэдлэгтэй байна гэдэг бол өөрөө тухайн хүнийг одоо нийгэмд өөрийг навж явдаг тий. За жишээлбэл одоо 1992 оны анхны ардчилсан үндсэн хууль батлагдаад одоо 30 жил болж байна. Энэ хүрээнд ардчилсан үндсэн хуулиар бол үндсэндээ бол тий хувь зээгаа өөрөө шийдэж явдаг. За тэгээд энэ ардчилсан үндсэн хуулигаа хүрээнд бүх бидний үйлдэл гаргаж байгаа бүх юм хуулийн хариуцлага хүлээдэг ийм зохицуулт байхгүй. Тэгэхээр нөгөө өөрөө хууль зүйн мэдлэгтэй байна гэдэг бол өөрөө ямар нэгэн асуудал гарахад энэ дээр бол одоо алдаа баг гаргах те эрсдлээ одоо урдчлан харж тооцоолж чаддаг тийм л одоо үр дүн төрүүд. Тэгэхээр одоо хамгийн дөрөнд одоо яг хэрвээ одоо гэр бүл болохоос өмнө одоо аль болохоор одоо хосууд ер нь гэр бүлийн одоо талаар зөвлөгөө өгдөг ч юм уу ялангуяа хууль эрх зүйн мэдлэгтэй мэргэжсэн хүмүүсээр зөвлөгөө авдаг тийм. Тэн дээр одоо гэр болохдоо гэр бүл болохдоо юуг анхаарах вэ? За тэгээ одоо ирээдүйд үүсэх ямар эрсдэл үүсдэг юм бэ гэдэг талаар одоо ялангуяа эрх зүйч эрх зүйч тэр тусмаа одоо мэргэжсэн хуульч өмгөөлөгч нараас зөвлөгөө аваад ингээд явбал хүн зөвхөр. Тэгэхээр энэ дээр ч урьдчилан эрсдлүүдэд харна гэсэн үг шүү дээ тийм. За тэгэхээр одоо юу гэдэг тэгээд ингээ явчвал нөгөө гэр болоход анханаас эрсдлээ хараа явчих жоохос асуулыг шийдээ явчихна гэсэн үг. Олон улсын практик дээр болохоор ингээд хосууд гэрлэлтийн гэрээ гэж байгуулдаг тийм ээ. За манай улсад яг энэ чиглэлд одоо гэрээ байгуулах нь одоо хэр түгээмэл байдаг вэ? Энэ тал дээр ер нь хосууд өөрсдөө харилцан тохиролцоод одоо гэрлэлтийн тэр эд хөрөнгийн гэрээнд тусгагдаагүй байгаа зүйлсийг одоо тусгаад гэрээ байгуулж болд юм болов уу? За ерөнхийдөө гэр бүл болж байгаа хүмүүс бол өөрсдөө нэг Монгол улсад гэр бүл болж байгаа юм чи гэр бүлийн тухай хуулиар ерөнхийдөө ойлголттой хэрэгтэй тийм. Гэр бүлийн тухай хуулийн одоо 20 дугаар зүйл дээр эд хөрөнгийн хоорондын юм харилцааг бол иргэний хуулиар зохицуулсан байна. Иргэний хуулийн 125-аас 133 дугаар зүйл дээр энэ эд хөрөнгийн харилцааг зохицуулсан харилцаа байна. За тэгэхээр манад бол одоо энэ эд хөрөнгийн харилцааг одоо энэ гэрээ байгуулт юм уу гэж та асууж байна тий. Тэгэхээр манад бол ер нь асуудаг. Гэхдээ ер нь тухайн одоо бол 1990 оноос хойш түрүү хэлсэн тий. Ерөнхийдөө бол хүмүүс эхлээд социализм үеч мэдэрч амийн өмчтөл гэж байлаа шүү дээ. Одоо бол хувийн өмчтэй болж байна тий. Тэгээд тэрэн дотроо үйл хөдлөх хөрөнгө гэдэг ингээд явчих чинь тий. Тэгэхээр одоо энэ хөрөнгө мөнгөний асуудлаа яаж шийдэх вэ гэдэг талаар бол ерөнхийдөө бол энэ гэрээ байгуулах нь энэ иргэний хуулиар нийлдэв. Гэрээ байгуулж болно гэдэг. Бусад асуудлын хүрээнд одоо гэрээ байгуулж болд юм байна. За тэгэхээр нэг энэ гэрээн дээр бол ерөнхийдөө бол эд хөрөнгийн эрхийн харилцаагаал энэ гэрлэлтийн гэрээгээр зохицуулж байгаа. За тэр гэрээн дотор бол үндсэндээ бол энэ эд хөрөнгийн харилцаагаа зохицуулна. Дараа нь бол тэр гэрээн дотор бол тухайн одоо талууд бол тий гэрээнд оролцож байгаа талууд хин нэгнийхээ эрх ашиг одоо эрхийг зөрчсөн нэг талдаа хэтэрхий давуу байдал бий болгосон ч гэдэм үү тэрийг бол хориглож байгаа. А 3 дугаарт нь бол нөгөө итгэдийнхаа талуудынхаа нэг талынхаа эрх зүйн чадамжийг хязгаарласан ийм 3 хязгаарлалт тийм зүйлийг энэ гэрийн тусахыг хориглож байгаа. Тэгэхээр ч одоо зөвхөн эд хөрөнгийн харилцааг л одоо тий энэ дээр бол үндсэндээ тусгаж өгч байгаа. Тэгэхээр бол жишгөө бол одоо манад бол хийгээд эхэлсэн шүү дээ ер нь бол. За одоо хэдэн оноос хийж гисэн одоо иргэний хуулийг эргэж 2002 оноос хойш л одоо энэ харилцаа нээлттэй болсон. Гэхдээ энэ түгээмэл биш те.
Тэгэхээр одоо нөгөө эрсдэл үүсэж байгаа учраас энэ гэрийг одоо хийх нь одоо хосуудын одоо ирээдүйд одоо гэр бүл төсвийн өрхийн санхүүгөө яаж зохицуулах уу? За ямар нэгэн одоо өрнгийн маргаан гаргуул яах уу? За гэрэл туслахад яах уу те? Энэ мэн дээр бол энэ гэрээ хамгаалж өгч байгаа. Тэгэхээр бол барууны орнууд бол энэ гэрээ бол байнга хийгдэж байгаа шүү дээ. Гэрэлтийн гэрэн дээр бол бүх юмудаа тусгаж байгаа шүү дээ. Манайх бол зөвхөн эд хөрөнгийн харилцаагаа тусгай шүүгүүд хязгаарлаад өгсөн байхгүй. Жишээлбэл одоо нэг хоёр ус гэрлээ гэхэд бол нэг нь өртөө үйл яах вэ? Тэр өрийг одоо нэг хос нь бол гэр бүл болсноор тэр ирээдүйд гарах эрсдэл үрийн одоо тий хүлээж авах боломжгүй шүү дээ. Тэгэхээр энэ гэрэн дээр тусгадаг. Энэ бол чиний одоо хуваарт өр юм аа. Энэ бол тий энэ өрийг би хариуцахгүй гэдэг ч юм уу. Энэ дээр бол энэ гэрэлтийн эд хөрөнгийн эрхийн гэрэн дээр заагаад өгсөн өгчих хэрэгтэй. Тэгэхээр өөрөө ирээдүйд гарах эрсдлээс хамгаалж байгаа. Одоо саяны гарснаад гэр бүл туслах юм бол яах вэ тий? Туслах юм бол ямар нэгэн маргаан байхгүй. За яг тэгвэл одоо энэ гэрлэлтийн гэрээ гэдэг байгаа шүү дээ. Гэр бүлийн хүмүүсийн эд хөрөнгийн өмчийн харилцааг зохицуулсан энэ гэрээг хийдэг одоо практик одоо манай дээр хэр байд юм бэ? Хүмүүс энэ одоо гэрээ хийх ёстой гэдгийг мэддэг юм уу? За ер нь практиктээр бол мэдэхгүй байгаа тийм. Тэгэхээр энэ иргэний хууль заасан энэ зохицуултыг л ашиглах хэрэгтэй байна. Эд хөрөнгийн эрхийн харилцаагаа тийм осоод одоо гэрээ явуулаад ингээд тэн дээрээ бол бүх юма тусгачих хэрэгтэй. Энэ бол одоо миний хуваарт хөрөнгөө. За энэ бол дундын хөрөнгөө. Маргаан гарах юм бол ийм болно. Цуслагдах юм бол ийм болно гэдэг энэ дээр бүр наривчлаад тусгаад одоо хин нөртөө айл нэг нөртөө байх юм бол эсвэл орлоготой бол энэ миний хувийн орлого. Энэ бол дундын өмчөнд орох орлого. Энэ бол хуваарт өмчөд орох орлого гэх тээ. Орлогоо хүртэл наривчлаад. За өөр бол энэ өөрөө чиний авчирсан өрийг би бол хариуцахгүй гэдэг юм уу те. Энэ минийгээ заа цуслагдсан тохиолдолд ингэнэ гэдэг. Ингээд ингэж юм бол гэр бүл хизээ нэгэн цаг туслагдах юм бол хэрвээ эрсдэл байдал үүсэх юм бол эн чинь юу болж байгаа шүү дээ. Нөгөө шүүхтэр очиход амархгүй. Шүүхтэр чи ер нь үндсэндээ 3 төрлийн маргаан болоод байгаа шүү дээ. Эд хөрөнгийн эрхийн маргаан болоод байна. За тэгээд хүүхдийн асран хамгаалах тий. Тэр эрхтэй холбоотой маргаан үндсэндээ явж байгаа байхгүй. За тэгэхээр чи энэ дээр нөгөө эд хөрөнгийн эрхийн дээр нь асуудал болчихж байна гэсэн үг. Хэрэг гэр бүлийн гишүүн эрхэн зөрчигдсөн те гэр бүлийн орчин эрхэн зөрчигдсөн одоо гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон тохиолдолд тэр хаанаас зэрэгцэн зөвлөгөө тусалцаа авах боломжтой гэдэг юм бэ? За яг нөгөө гэр бүлийн хүчирхийллийн асуудал. За энэ гэр бүлийн хүчирхийллийн гэдэг асуудал нэлээд юм өргөн түгээмэл юм бас их асуудал дагуулсан юм сэдв. За тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулийг бол шинжилсэн найруулга 2016 онд батлаад 17 оны 2 сарын 1-ээс хэрэгжиж явж байгаа. За энэ хуулийн дагуу бол ер нь гэр бүлийн хүчирхийлэл өртөх юм бол хамгийн түрүүнд одоо цагдаагийн дуудлагын утас байгаа 102-д мэдэгдэж болно. За гэр бүлийн хүчирхийллийн дуудлагын утас байна. 107. За хүүхдүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөх юм бол 108 гэдэг энэ дугаарууд уцтаж хэлнэ. За энэ мөн гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулиар бол энэ хуулийн 20 дугаар зүйлээр хамтарсан баг ажиллаж байгаа. Тухайн одоо сум хорон дээр бол тий баг дээр бол хамтарсан баг ажиллаж байгаа. Энэ дээр хамтарсан багийн бүрэлдэхүүнт бол үндсэндээ бол тухайн одоо өрхийн эмч, нийгмийн ажилтан, халамжийн ажилтан, гэр бүлийн гэр бүл хүүхдийн газрын хөгжлийн газрын ажилтан за тэгээд цагтаа орж байгаа. Тэгээд олон нийтийн одоо төрийн бус байгууллагын энэ чиглэлээр үйлчлэгүүд төрийн бус байгууллагын төлөөлөл орж болж байгаа. Тэгээд засаг дарга ахсан хамтарсан баг байна. Тэгэхээр энэ багт одоо хандах хэвээр. За ер нь гэр бүлийн хүчирхийлэлтэй яах юм бол хамгийн түрүүнд одоо энэ гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн дагуу шинжилсэн найруулгаар бол хамгийн ойрхон цагдаагийн хэлцэд одоо газартаа хэсэгтэр очиж одоо мэдээлэл өгч болно. За эсвэл тухайн одоо сум баг хорооныхоо одоо засаг дарагт хандаж одоо мэдээлэл өгөн цагдаатай мэдээлэл өгөн тэгээ ийм зохицуулттай байгаа. Тэгэхээр за мөн одоо энэ бас энэ хуулиараа бол иргэн хууль итгэж гэсэн энэ гэр бүлийн хүчилтэй холбоотой мэдээлэл өгөх тийм хүлээсэн байгаа. Тэгэхээр одоо мэдээлснийхэн төлөө эргээд хариуцлага хүлээх үгүй юу гэдэг дээр бас иргэд маань мэдээлэл өгдөг шүү дээ. Тийм хариуцлага яг хоо энэ хууль за тэгээд мөн одоо
энэ гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой энэ асуудлыг чинь бол зөрчлийн тухай хуулиар шийдэж байгаа. За эрүүгийн хуулиар бас шийдэж байгаа. Хүндэрсэн нөхцөл. За тэгэхээр бол зөрчлийн тухай хуулийн зөрчил хэдийн шийдвэрлэх тухай хуулийн дээр бол нөгөө өмгөөлөгч тий тухайн хэргийн материалтай эсвэл хүчирхийлэгч хэргийн материалтай танилцахдаа тэр хуулиар хөргөө үүсгэж байгаа албан тушаалтан бол тэр мэдээлэл өгсөн гэрч тий эсвэл мэдээлэгчийг за эсвэл тэр мэдүүлгийг танилцуулахгүй байх, энийг нууцыг хадгалах байх талаар ингээд хязгаарлалцсан байх. Ингээд нууцлыг хангаад өгсөн байгаа учраас бол энэ дөр бол асуудал байхгүй тий. Тэгээ нөгөө талаас нөгөө бас мэдээлэл үүрэг гүйцэтгэх бол зөрчлийн тухай хуулиар бол 200 сая төгрөг хүртэл тоо зөрчлийн тухай хуулиар торгуулж байгаа шүү дээ тий. Тэгэхээр нөгөө шинэ хуулиар бол ер нь иргэн бүр хуулийн этгээд мэдээлэх үүрэгтэй хамгийн түрүүндтэй. За тэгээд бос энэ хуулиар 4 субъект байгаа нөгөө сургуулийн эмч, багш юу гэдгийг нийгмийн ажилтан, хорооны ажилтан, за төрийн албан хаагч, төрийн бас байгууллагын албан хаагч энэ гэр бүлийн хүчирхийллийг мэдээлэх нь үүргийг өргөжүүлэх төгссөн ийм чухал хууль гарсан байгаа. Хуулийн эрх зүйн орчин бол ерөнхийдөө сайжирсан байгаа. За тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэхээр ихэнх хүмүүс нөгөө хосуудын эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд үйлдэж байгаа бие махбодын хүчирхийллийг ойлгоод байдаг тийм. Гэтэл нөгөө хүүхдийн эрх зөрчигдөж байна, ахмад наснуудын эрх зөрчигдөж байна. Ялангуяа нөгөө эдийн засаг болон сэтгэл санааны хохирол тийм хүчирхийлэл байгаад байдаг. Энийг болохоор энэ талаар хүмүүс маань ойлголт мэдлэг муу байгаагаас бас эрхийг хамгаалуулж мэддэг. Яг энэ чиглэлд яг яах хэрэгтэй вэ? Ерөнхийдөө нөгөө гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар бол 4 төрлийн хүчирхийллийг бол авч утсан байгаа шүү дээ. Нэгдүгээрт нь бол бие махбодын хүчирхийлэл. За энэ бол ойлгомжтой тий. За хоёрдугаарт нь бол сэтгэл санааны хүчирхийлэл, гуравдугаарт нь бол эдийн засгийн хүчирхийлэл, дөрөвдүгээрт нь бэлгийн хүчирхийлэл гэдэг. За тэгэхээр сүүлийн үед бас яригдчихэж байгаа шүү дээ. Тэгээд бие махбодын хүчирхийлэл нь бол ингээд гэр бүл дээр харагддаггүй, байнга үлдэгддэг, нууц байдал үлддэг, давтан тий. Тэгэхээр за тийм хүчирхийлэл бий болж байна. За мөн ахмад наснууд юу гэдгийг хөвгөн нас орсон ч гэдэг юм уу тий өнгөрцсөн ч гэдэг юм уу эсвэл ганцаараа байгаа хөгшнийг юу гэдэг өөр хүүхдүүдэн зарим нь тий орж ирээл юу гэдэг медалийн аваад зараад уучдаг ч гэдэг юм уу яриануд өгдөг шүү дээ. Гадуур хүүхд нь аваад төрийн медалууд нь аваад зараад уучдаг ч гэдэг юм. Тэтгэврийг нь барьцаалаа зээл авдаг ч юм уу тий. Тэтгэврийг ярьж байгаа тэтгэврийн зээлийг авчдаг. Тэ энэ бол бас эдийн засгийн хүчирхийллийн хэр нэг хэлбэрийн шинжилтэй. Яг ийм тохиолдолд ахмад настан хуулийн байгууллагад хандаад тий эрхээ хамгаалуулыг их практик бол манад байхгүй бах тий соёлын. Тэгээ нуугаад байдаг байхгүй тий. Тэгэхээр энэ чинь бас тэгээ зүйлд нь эсвэл тэр өндөр настай хүн болонгууд нөгөө хүүхдүүд нь оршин сууж байгаа байрыг өвлөж авахын тулд бол асалтах янз бүрийн ийм хүчирхийллийн хэлбэрүүд бол байдаг л гэж байгаа ярьж байгаа. Тэгэхээр энэ бол нэг хүмүүс гадуур яриад байдаг. Энэ бас нэг эдийн засгийн хүчирхийллийн нэг хэлбэр байхгүй. Тэгэхээр энэ дээр бол ахмад наснууд юу гэдгийг хэрвээ тийм байнга үлдэгдээд байх юм бол түрүүний хэлсэн хорооны засаг дарга, цомын засаг дарга, багийн засаг даргатай хилдээд энэ асуудлыг шийдвэр цагдаагийн байгууллагын асуудлаа хилээ шийдвэрлэх хэрэгтэй байна. Тэгээд эдийн засгийн хүчирхийлэлтэй. Бэлгийн хүчирхийлэл бол бас зөндөө байна шүү дээ. Одоо хүмүүс ярьж байгаа тий. Ойр татныхаа хүмүүс ингээ янз бүр хүчирхийлэл үлддэг. Энэ бол нууц байдаг тий. Ингээд тиймэрхүү. Тэгэхээр энэ болгон дор бол энэ гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дагуу энэ зохих субъектүүдэд бол хандж хэлэх хэрэгтэй байгаа маа. Тэгээд гэр бүлийн хүчирхийлэлтэй өөртөх юм бол 107 гэдэг утас руу залгаад тэнд мэдээлээд бас тэнд зөвлөгөө авч байгаа тий. За тэгээд тэр улсын өмгөөлөгч нар гэж байгаа. Тэр эрх зүйн тусалцаас үзүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр нийгмийн ажилтан тухайн хүчирхийлэл үлдэх юм бол цагдаагийн албаны ажилтан болох тэр аюулгүй байдлын үнэлгээ хийн. За хамтарсан баг дээр бол цагдаагийн ажилтны үнэлгээг хийн. Нийгмийн ажилтан болох тэр нөхцөл байдлын гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ хийн. За тэр нийгмийн ажилтан бол тэр хамтарсан багийн үндсэндээ менежер гэж явж байгаа шүү дээ. Тэгэхээр нэг бүрэлдэхүүн нь түрүүнд ярьсан тий. Тэгээд тэр нөхцөл байдлын үнэлгээгээ хийлгээд тэгээд тэр холбогдох эрүүл мэндийн чиглэлийн ажилтан бол тэр хүчирхийлэл үлдсэн тэр гол ажил хийж дүүн шинжилгээгээд үзлэг хийгээд хэрвээ нөхцөл байдал нэрсэлтэй байх юм бол тэр түр хамгаалах байранд аваачиж чинь за эсвэл нэг цагийн үйлчлэгэнд аваачиж чинь ийм хуулийн зохицуулалт байгаа. Энэ хуулиар бол нэлээд сан зохицуулсан байгаа. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийллийн хохирогч
өмгөөллийн үйлчлэл авъя гэх юм бол ер нь хаанаас авдаг юм бол үн төлбөргүй үйлчлэл үзүүлдэг үү? Үнд улсын өмгөөлөгч гэж байгаа. Аймгийн нийслэлээр дүүрэг болгоно. Харьяа орон нутгийнхаа одоо хорооныхаа аймгийн төвдөрч тийм үү. За эсвэл дүүргүүд дээр те нийслэлээр ч гэдэг юм ингээд дандаа улсын өмгөөлөгч нар байгаа. За мөн одоо хуваар үзүүлдэг өмгөөлөгч нар ч гэсэн улсын дээр ахаа тохиролцоод яах юм бол тохиролцоод санал тавиад ингээд үйлчлүүлээ. Зарим нь бол нийгмийн хариуцлагын өрөөнд үн төлбөргөө пробоно гэж үйлчлэг байгаа шүү дээ. Бид нэр өмгөөлөгч нараа үзүүлдэг те. За тэгээд нөгөө Монголын хөгжлийн холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоонд хандаад тэр нөгөө за ялангуяа Монголын хөгжлийн холбоонд тэр нөгөө үн төлбөргөө пробоно үйлчлэг үзүүлдэг тэр хариуцсан хүмүүстээр нь очиод хүсэлтээ тавиад ингээд үн төлбөргөө өмгөөллийн үйлчлэг авч болж байгаа. Манай дээр төлөв одоо хандж байгаа хүмүүсийн кейсийг аваад үзэхээр хөвчлэн одоо эд хөрөнгийн маргааныг одоо шийдвэрлүүлэх гэсэн болон одоо хүүхдийн тэтгэмжээ одоо нөхөр нь өгдөггүй ч юм уу иймэрхүү кейсийг гарч байгаа юм л та. Яг нөгөө шийдвэрлүүлээд ингээд хөөцөлдөж шийдвэрлүүлждэг. Гэтэл нөгөө салсан нөхөр ингээд цаг хугацаанд төлдөггүй, ерөөсөө төлдөггүй иймэрхүү кейсүүд байдаг. Энэ тохиолдолд яг тухайн иргэн тий одоо хүүхд тасраа хамгаалж байгаа тал их маань одоо хаана хэрхэн хандах хэрэгтэй юм бэлээ. Тэгэхээр нөгөө шүүгэн шийдвэр гаргуулах хэрэгтэй тий. Шүүгэн шийдвэрээр одоо гэрэл цуцлах шүүгэн шийдвэр гарч байгаа шүү дээ. Тэр шийдвэрийнхаа дагуу тэр шийдвэрээ бариад шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандах хэрэгтэй тий. Тэгээ шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаад тэр албадан шүүгэн шийдвэргүүд биелүүлэх тэр ажиллагааг нь явуулах хэрэгтэй. За тэгэл тэн дээр л одоо шүүгэн шийдвэр гүйцэтгэгч нартайгаа нөгөө олддоггүй хаана гэдэг нь яг харьяалал нь яадаг өнтер гэдэг ч юм уу асуудлаас гараад. Тэгээд нөгөө харьяаллын дагуу тэгж хөөцөлдөж явах хэрэгтэй шүү дээ. Уг нь бол тэр. Тийм. Тэгэл одоо харьяаллынхаа дагуу одоо шүүгэн шийдвэр чинь одоо юу гэдгийг дүүрэг хариуцсан нийслэлтэр ч одоо 9 дүүрэг хариуцсан шүүгэн шийдвэр гүйцэтгэж байгаа. Тэндэртэйгээ харилцаал тэгэл одоо олдохгүй бол ерэн сурвалжуулаад тийм ингээд энэ хууль заасан, эрүүл хууль заасан тэр арга хэмжээнд авахуулаад шүүгэн шийдвэр гүйцэтгэгч нартай галсан харилцах хэрэгтэй одоо. Хэрвээ тэгэл хөрөнгө оруулалт нуугаад янз бүрийн болсон бол тэрийг одоо илэрхийлэх тийм. Тэгээд тэрийг одоо хуулийн заасны дагуу бас нэг хэмжлээр явна. Тэрийг одоо хайж олно л гэсэн үг л дээ. Хуулинд орол тийм болцоо ус тэр одоо хөрөнгө оруулалт нуусан байх юм бол тэрийг одоо нэг хэмжилж болно гэх тэрийг бас тэгэхээр нэлээд ажиллагаа хэрэгтэй. Тэгэхээр гол нь шүүхэн шийдвэр гүйцэтгэх байгууллагатайгаа сайн тулж ажиллах хэрэгтэй байна. Одоо ингээд гэр бүл цуслуулахад одоо за хүүхдийн маргаан байхгүй 18 нас одоо хүүхдийн одоо асран халамжлах маргаан байна те нэгдүгээрт нь за хоёрдугаарт нь болох тэр эд хөрөнгийн маргаан байна те энэ дээр гол нь маргаж байгаа шүү дээ. За тэгэхээр нөгөө шүүхэн шийд одоо гэрэлтийг бол хоёр янзаар судалж байгаа шүү дээ. Эсвэл захиргааны журмаар те захиргааны за 18 нас хүртэлх хүүхэд байхгүй. За эд хөрөнгийн маргаангүй бол тухайн одоо харьяа нутаг дэвтгэрийнхаа бүртгэлийн байгууллага дээр очиод талууд хүсэлтээ өгöd гэрэлтээ цуслуулж байгаа. Хоёрдугаарт нь бол одоо шүүхийн маргаан те шүүхээр хэрвээ одоо эд хөрөнгийн маргаантай одоо 18 нас хүртэлх одоо хүүхэдтэй байх юм бол тэр шүүхт хандаад ийм шүүхээр асуудлаа шийдвэрлэж байгаа. Тэгэхээр хамгийн гол нь манай дээр бол нөгөө тэтгэмжээ сайн тогтоолох хэрэгтэй байдаг. Би хэлсэн дөрөв бас гол нэг алдаа болох төр нөгөө гэрэл цуслуулахдаа одоо юу гэдгийг асран хамгаалах тэр эрхээ одоо их тохиолдолд эмгтээчүүд нь өгч байгаа шүү хүүхдээ асран хамгаалах эрх эмгтээчүүд өгч байгаа. Тэгэхээр тэр тухайн одоо тэр гэрэлтийн одоо гэрэл цуслах процессын дээр тэр тэтгэмжийн асуудал хүүхдийн тэтгэлгийн асуудал бол сайн нэг мөрс сайн шийдвүүлж авахгүй бол сүүлд нь одоо юу гэдгийг тухайн үед бол эмост одоо давмгаалтсан юм байдаг. Тэгэхээр бол тухайн үед тэтгэмжийн асуудал одоо үл осоодаг хордон салжил байвал болоо гэсэн шинжтэй тий. Ингээд бол салаа явчихдаг. Тэгтэл нөгөө ирээдүйд нөгөө хүүхэд ч өсөхэд эдийн засгийн аюул их зардал гарна шүү дээ. Тэн дээр бол тэр тэтгэмжийн асуудлаа сайн одоо шүүхэр шийдвүүлэх ёстой. 1-11 нас хүртэл хүүхдэд бол тухайн бүс нутгийн амжиргааны доод түвшингийн 50% тэтгэмж олгож байгаа. Авж байгаа хуулиараа. За тэгээд тэр нь одоо хэдэн хувьтайгаа дундаж байна. За тэгэхээр нөгөө тухайн бүс нутг нь болох тэр орон нутагт бол амжиргаан тухайн бүс нутгийн амжиргааны
доод түвшин гэж үндэсний статистикийн хорооноос гаргаж байгаа. Тэгэхээр 2022 оны амжиргааны доод түвшин бол Монгол улсын хэмжээнд бол 238,000-аас 277,800 Улаанбаатар хотод нийслэлт ийм хэмжээтэй байгаа. Тэрний одоо 50% гэсэн гэж ойлгох хэрэгтэй. Гэр бүлийн тухай хуулийн дээр ингээд заасан байгаа. За тэгээд 11-ээс 16 нас хүртэл бол 100% энэ амжиргааны доод бүсн тухайн бүс нутгийн амжиргааны доод түвшингээр доод түвшингийн одоо хэмжээний 100% сар болгон. За тэгээд хэрвээ одоо сурж байх юм бол 18 нас хүртэл 16-аас 18 нас хүртэл болж байх юм бол ингээд яана. За тэгээд тэр тэтгэмжийн хэмжээгээ нөгөө тэр гэрэл цуслуулахдаа удирлаар, сараар, жилээр тэг тогтоолгож болно тий. За тэгэхээр одоо шүүхийн шийдвэр гарснаас хойшох одоо хэдэн сарын дотор төлөхгүй байвал одоо эргээд шүүхэд хандах юм нөхцөл бүрдэх вэ? За хүлээгээд тэг хүмүүс за яг тодорхой одоо тэдэн сарын дотор төлөхгүй бол гэсэн бас байхгүй л тий. Гэтэ ер нь бол нөгөө бас хүлээгээд ингээд тодорхой хугацаа өнгөрөх юм бол шийдвэр гүйцэтгэгчтэй очиулзаад ингээд төлөхгүй байна. Шүүхэн шийдвэр авч очиж штэ. Тэгээ шүүхэн шийдвэр гүйцэтгэх байгууллагата өргөдөл гаргаад ингээд амжиргаагаа төлөхгүй байна. Тэдэн сарын тэднээс хойш төлөхгүй байна. Тийм учраас энийг албадан гүйцэтгэж өгнө гэсэн хүсэл гаргаад тэгээ шүүхэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах хэрэгтэй. Албадан гүйцэтгэх үйл ажиллагаа нь одоо хүсэлтийг хүлээн авснаас хойш одоо хэд хоногноор хэрэгжиж эхэлдэг вэ? За тэн дээр одоо шүүхэн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дээр одоо тодорхой зохицуулсан байгаа. Тэгэхээр бол яг хэд хоног тэгээ нөгөө ер нь процесс байгаа шүү дээ. Тэр хуулиар нь хариуцлагатай зохицуулалтад явчихна. Тэгэхээр нөгөө шийдвэр гүйцэтгэх стратегиа сайн тулж ажиллах хэрэгтэй байна. Одоо гэр бүлээ цуцлуулсны дараа бас нөгөө салсан нөхөр нь одоо дагаж мөкшөгдөг. Тэгээ эрхийг нь хязгаарлах юм үйлдэлүүд бас төлхөөмөд манай иргэд хандж байгаа асуудлаад. Тэгэхээр энэ тохиолдолд бас тухайн одоо салсан гээд одоо ингээд эрх нь ингээд хоёр талд болцсон учраас одоо хууль үйлчлэхгүй гэдэг ч юм уу. Ийм одоо энэ талын мэдлэггүй бол бага шиг байгаа иргэд. Тэгэхээр энэ тал дээр бас яг за энэ дээр нөгөө гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.2 дээр заасан байна. За энэ гэрэл туслуулсан тэ гэрэл хамтарч амьдарч байсан энэ бүхэн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн энэ нөгөө хамаарах этгээд нь очиж байгаа байхгүй. Тэгэхээр бол энэ гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийнхаа дагуу энэ салаад салсан нөхөр эсвэл хамт амьдарч байсан хүн ч гэдэг юм ингээ ямар нэгэн хүчирхийллийн дүрм шинжийг үйлдээд байх юм бол түрүүний хэлсэн тэр цагдаагийн байгууллага хорооны засаг дарга эсвэл 107 утсан шууд мэдэгдээд зохит тусламж авах эрх нээлттэй байна. Энэ дээр бол иргэд андуурчиж магадгүй салаад явцсан юм шиг. Эсвэл хамт амьдараад өнгөрцөн гэдэг юм аа. Тийм байж болохгүй. Энэ хуулийн дээр угаасаа таныг энэ хуулиараа энэ хүн хамааран шүү. Хэрвээ танд ингээд дөрвөн төрлийг хүчирхийлэл үлдэх юм бол энэ хуулийнхаа дагуу тэр хүн одоо хариуцлага хүлээх явнаа. За тэгэхээр нөгөө дөрөвний би яриадсэн зөрчлийн тухай хуулинд одоо хэрвээ ийм салж явчихад гэсэн юм бол хамт амьдарсан хойно хэдэн жилийн дараа ингээд дөрвөн хүчирхийллийг үлдээд байх юм бол тэр зөрчлийн тухай хуулийн дагуу нээлттэй хариуцлага хүлээн. За гэр бүлийн хүчирхийлэл үлдээд байгаа хүн биш шүү дээ. Тэр хүний одоо эрхийг нь яаж одоо хязгаарлагдгийг тэгээ зөрчлийн хуулиар, эрүүгийн хуулиар. За зөрчлийн хуулийн 5-4 дээр бол заасан байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой ийм асуудал үлдэх юм бол зөрчлийн хуулиараа бол гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг зөрчих ийм зөрчих юм бол энэ зөрчих зохицуулалтын дагуу одоо гэр хамаарал бүхий хүний одоо зодсон, за бусдаа харилцааг нь хясан боосон, за одоо юу гэдэг за хорд эд хөрөнгөө захиран зарцуулах хэрэгт нь халдсан гэдэг юм ийм нэг дөрвөн одоо ийм үйлдэл юм бол энэ бол зөрчлийн тухай хуулиар 7-оос 30 хоног баривчлаад энэ юу яа сургалтанд хамруулж байгаа. Гэхдээ хамгийн багадаа л 7 хоног баривчилж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тэгээд одоо хэрвээ энийг байнга үлдээд байх юм бол түрүүний яасан эрүүгийн хуулинд дагуу байнга гэдэгт одоо хідээс дээш удаа. За ер нь практик дээр бол 3 жил ойлгож байгаа. 3 буюу түүнээс 3 удаа дуудлага өгсөн тохиолдолд одоо байнга гэж үзээд дараа хэрэг нь бол хүндэрх нь шүү дээ. Тий. Тэгээд эрүүгийн хуулийн засаар эрүүгийн хуулийн 11-нд болоод гэр бүлийн хүчрүүд үлдэх гэсэн энэ зохицуулалт байгаа. Энэний дагуу одоо байнга зодох эсвэл байнга одоо тэр харьцтай зогсон авирлах эсвэл одоо хуваарь дэд хөрөнгөнд нь халдах бусдаа харилцах эрхийг хязгаарлах гэдэг юм уу те ийм зохицуулалт байх юм бол одоо эрүүгийн хуулийн
11-7 заасны дагуу одоо үндсэн бүрэлдэхүүн нь болох дээр 6-аас 1 жил хүртэл хорих ялтай байна. За хүндрүүлэх бүрэлдэхүүн бол 6-аас 2 жил хүрэх юм хорих ялтай байна. Тэгэхээр одоо энэ дээр бол одоо болчихоо одоо тэр сургалтын дээр бол одоо ялангуяа энэ дээр тэр хүмүүст гэж яадаг те одоо хоригдож гарч ирч чад, баримтлагч гарч ирч чад ингээ янз бүр болох вэ гэдэг. Тэгэхээр нэг юм айгаад байдаг те. Тэгэхээр одоо нэгэнт ингээ хуулинд танд ирэх нь байна те. Тэгэхээр одоо энэ дээр бол энэ эрхээ идэлхэл хэрэгтэй байна. Тэгэхгүй бол ингээ эрхээ хамгаалуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо нэг өдөр гэмт хэргийн одоо золиос бол 8 насаа алдах ч гэдэг юм уу дахир дутуу болох те хүнд өвчтэй болох хүнд гэмтэл авах юм эрсдэл бий болж байгаа байхгүй. Дээрээс нь тэр нөгөө эрхээ хамгаалуулахгүй те хамгаалах хэрхэн нээлттэй байхад яг хандахгүй байгаа нь өөрөө одоо хүүхдүүдэд те тухайн гэр бүл хүмүүжж байгаа хүүхдүүдэд болохоор окей ийм зүйл одоо байж болдгийм байна тий. Тэгээ энэ нь бол ингээд ердийн үзэгдэл гэсэн одоо ойлголтыг багаас нь суулгаж байгаа юм л да тий. Тэгэхээр бол энэ дээр нөгөө гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн дээр тодорхой заасан байгаа шүү дээ. Хэрэв хүүхдийн хажууд ийм дараах үйлдэл хийх юм бол одоо хүүхдийн хүчирхийлэлд үйлдэлсэн гэж үзээд өртсөн гэж үзээд одоо 108 гэдэг хүүхдийн утсанд хандаад тэгээд түүний таны хэлдгээр одоо ийм нэг үйлдэл гараад ах юм бол те арх уугаа, архитан согтуураад, мансуураад хажууд нь энэ хүчирхийлэл үйлдээд ингээ янз бүрийн байдал гаргаад ах юм бол энийг заавалч хийхгүй бол энэ ирээдүйд байгаа хүүхддэх муу нөлөөлж байгаа байхгүй. Тэгээд нөгөө хүүхд нь том болоод дараа нь ихнэр авдаг. Дахиад нөгөө процессд давтагдаад өөрөөр хэлбэл 18 нас хүртэл болж байгаа тэр процесс нь өдөр болгоно энгийн юм шиг ойлгогдоод ах юм бол нөгөө хүүхд чинь ирээдүйд ихнэрээ ийм магадлал ингээд кодлогдоод ороод ирнэ шүү дээ. Тэгэхээр энэ дээр энэ хуулийн байгууллагт хандаад энэ өөрийнхөө эрхийг эдлээд эрхээ хамгаалах хэрэгтэй. Тэгэхгүй тэрнээс ийм юм одоо хуулинд ингээд заагаад өгсөн зохицуулт хийсэн тохиолдолд энэс айгаад ах юм шаардлага байхгүй. Хэрвээ одоо ингээд ийм үйлдэл гараад ах юм бол одоо зөх хуулийн байгууллагт нь хандаад эрхээ хамгаалах хэрэгтэй. Тэгээд хууль зүйн зөвлөгөө авах хэрэгтэй тий. Тэгээд энэ чинь хуулийн зөндөө зохицуулт бас төр хамгаалах байр нь болж хэрэгтэй гэдэг иймэрхүү зохицуултууд байгаа. Тэгэхээр эрхээсээ хамгаалуулах хэрэгтэй. Тэгээд энэ хүрээнд дахиад нэг зүйл асуумаар санагдсан болохоор одоо за бэлгийн хүчирхийлэл эсвэл бие махбодын хүчирхийллийг бол ингээд за тэгээ докюменташн хийгээд гингсээ ингээд харуулж болох юм аа. Бусад үг нь болохоор бас нотлох бас боломж байхгүй байгаа шүү дээ. Одоо сэтгэл санааны хүчирхийлэл үлдсэн бай тий. Одоо эд хөрөнгө захиран зарцуулах эсвэл одоо ингээд өсөл зэргийн эсрэг ямар нүүлээд тэр болгоныг одоо намайг ингэсэн гэж яаж баримтж байна ч. Яг нь нөгөө хуулийн нэг юм ба шинжлэх ухааны нэг онл юу байгаа шүү дээ. Нотлохоо хэрэгтэй тий. Сайн нотлох хэрэгтэй. Одоо тэгэхээр нөгөө фэйсбүүктэй харьцаж яхад нь орж ирэл ингэдэг барьдаг. Тэгээ нотлох баримтлал сайн цуглуулна гэсэн үг л да. Юм нотлохоо сайн бүрдүүлнэ гэсэн үг. Одоо фэйсбүүк дээр нь орж ирэхэд дундаас нь одоо орж ирэл янз бүрийн бичээл тий. Ингээл нэг тэрэн дээрээс тэр нь одоо скриншот хийж авдаг ч юм уу тий. Мессеж нь одоо хадгалж авдаг ч юм уу тий. Тэгээд ийм маягаар одоо өөрийгөө нотлохоо сайн бүрдүүлээл одоо ийм ингээд хөрөнгөө загсан зарцуулах гэсэн чинь ийм надад хаалт хийгээд байна гэдэг юм одоо voice тэгээ зураг хөрөг одоо юу гэдэг тэрийг нотлол тэгэл боломжит хэлбэрээрээ одоо нөгөө ухаалаг бас өгсөн нэг талаараа нөгөө эн чинь өөрийгөө хамгаалах гэсэн үднэслийг би нотлохоо байрлуулж байгаа учраас энэ бол өөр их нээлттэй байгаа шүү дээ. Нотлох харамтай сайн зөвлөлөөд ингэх юм бол тэр нотлогдоод өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо энэ гэр бүлийн хүчирхийллийн золиос болоод иж болохгүй ялангуяа эмэгтэйчүүд хүүхдүүд тий. За тэгээ энэ дэр нөгөө бас ирчүүч бас золиос болж байгаа сүүлийн үед бол энэ дэр нөгөө хүүсийн асуудал байхгүй эрэгтэй эмэгтэй аль ч хүн хүртэж болно. Тэгэх юм бол одоо өөрийн эрхийг хамгаалуулах хэрэгтэй. Тэгэхээр одоо гэр бүлийн хүчирхийллээс одоо урьдчилан сэргийлэх таслан зогсоох энэ хуулийн хэрэгжилтийг нь практик дээр бүр хүртээмжийг нь сайжруулах хэрэгжилтийг нь сайжруулахын тулд яг юу хийдэг шаардлагатай байгаа. За яг энэ гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль маань сайн нарийн зохицуулалтаа сайн хууль. Тэгэхээр энэ хуулийн дээр нөгөө зохих нөгөө төрийн байгууллага одоо тэр гэмт хэрэгс урьдчилан сэргийлэх зөвлөл тий орон нутгийн тий сум дүүргийн энэ байгууллагууд нь энэ нөгөө сайн хяналтаа сайн таньж өгч хэвээр. Тэгэхгүй бол яг газар дээр бол одоо ямар байгаа гэдэг нь бол тэн дээр бол сайн хяналт мониторинг сайжруулах хэрэгтэй гэж харж байгаа. Хууль бол аягүй сайн хийгдсэн. Тэгээд нөгөө улсын төсвийн хөрөнгөөрөө энэ хуулиараа бол нөгөө ямар этгээдүүд ямар ажил хариуцж авах юм те. Тэр бүгдийг ингэ наривчлах заагаад өгсөн байна. Тэгэхээр энэ гэмт хэрэгс урьдчилан сэргийлэх зөвлөлийн орон нутаг хариуцсан энэ салбар байгууллагууд нь одоо яг газар дээр дүүрэг, сум хороон дээр те
ямар байгаа гэдэг нэрээс зохиолтуудаа аягүй сайн тавьж өгвөл одоо энэ хуулийн хэрэгжилт нь бас сайн үр дүнтэй болно гэж би харж байгаа. Тэгэхээр энэ хяналтаа сайн тавьж өгөөч гэж орон нутгаар байсан байгууллагууд нь гэж бодож байна тий. Тэгэхээр та бас одоо өмгөөллийн үйлчлэгийг бас олон жил үзүүлж байгаа. Одоо эндээс үсгэд та яг одоо иргэд олон нийтэд хандаад тий одоо гэр бүлийн эрх зүйн талаарх одоо зөвлөгөөд ийм төлөв асуудлууд практик дээр гараад байна. Энэ дээр анхаараач гэсэн зөвлөгөө гэж. За ерөнхийдөө бол нөгөө Монгол улсад бол хууль эрх зүйн одоо тогтолцоо нь бол хангалттай байгаа. Тэгэхээр нөгөө иргэд хуулиа сайн хуультайгаа сайн танилцах. За хэрвээ танилцах боломжгүй бол зохих одоо өмгөөлөгч, хуульчтэй мэрэгжлийн хүмүүс зөвлөгөө авах. Мэрэгжлийн хүмүүсээс нь сайн зөвлөгөө авах. За ялангуяа энэ хэрэгэрийн цуслуулж байгаа маргаан дээр бол тэр асран хамгаалах эрхээ авч байгаа тал нь уу эцэг их аль нэг тал нь энэ тэтгэмжийн асуудал хөнгөний маргаанаа сайн шийдвэрлэж хичээл гэж хэлээд байгаа. Тэр үний яасан дөр тэтгэмжийн асуудлаа сайн шийдвэрлэхөөс болоод нөгөө хүүхдээ өөрөө ингээ асран хамгаалах явцад маш их эдийн засгийн хүндрэлд ордог. Тэгээ энийг одоо сайн шийдвэрлэхөөс болоод нөгөө ирээдүйд нөгөө энэ дээр бол эдийн засгийн хүндрэл гардаг учраас энэ дээр сайн анхаарч хичээл гэж зөвлөж байна. Өнөөдрийн бидний урилгыг хүлээн авчтай үнэтэй цагаа зориулан иргэдээс ирдэг одоо хууль эрх зүйн асуудлын хүрээндхийн түгээмэл асуултуудад мэрэгжлийн зүгээс зөвлөгөө өгсөн танд маш их баярлалаа. За баярлалаа. Та бүхэн ажиллаа хэлсэн.